Шинэ танай агчийн хашаа сарвчийн ажиллагааны орон зай гэдэг үзэсгэлэн яг болж байна. 2020 онд эхэлсэн. Тэгээд хөдөөгийн хашаа сарвчийн дотор жондан бол хүн дэми хэрэглэхгүй шүү дээ, малуунаар хэрэглэхгүй. Тэр үед нь одоо миний 3 дугаар оромж яваад урлагийн бүтээл хийдэг оромж явал Бээжний уранд дахин үжүүлсэн юм нэг үзэсгэлэн бол. Энэ болохоор 10 жил гэсэн нэртэй юкер жангрын одоо хөлгөштэй хөлгийн нэр. Тэгтийн бол энэ дээр авсан нь бол хөлгийн нэрийг авснаас өөр юм энэтэй дэми хамаагүй ягаад юкер чинь 10 жил чинь болохоор янзын хөлбөр нь хавирж болдог амт нь тийм болохоор миний нь бол янзын хөлбөртэй олон янзын юм бүтсэн жөөлн баримл шүү дээ. Жангрын доторх нэг дүр болонгууд бас жоохон юм шидэт маягаар хийсэн гэж ойлгож байна уу? Тэгэж бас болно. Тэгвэл бас манай яг одооны тэр орчинтой хамаатай. Хөдөө чинь нэг их тор унаан дээр амт мал өргөдөн шүү дээ. За тэгхинхэн үедээ тэр чинь бол яг бас нэг эсрэг талаар шуухан. Одоо яг амьдрал дотор бол чи 10 жил гэсэн хөлөг байхгүй шүү дээ. Тэгвэл манай улсын амьдрал дотор бид нь өөрийн үтсэн амтэн голтноо нэг тийм шидтэй амт ингээ үжихэд төрүүлж чинь мөн л адилхан шидтэй амт байдаг. Энэ болохоор өлгий Алангоогийн өлгий гэдэг. Өлгий бол хүн төрж гарч ирсээр 1-р орон жиш төрхөөний 1-р хамгийн түрүүний мэдрэхүй. Тийм учраас өлгийний бүх юм нь дотоод байдалтай, дотоод орон жигийн байдалтай. Хүмүүн хүнтэй одоо ээж хүн юм уу манаас өмхтэй улсуудтай нэг толгойтой нэг өлгий. Доор талын тэрнэг нь болохоор нэг хоёр талтай баримл наад талд нэг гар байна, цаа талд нэг шувуу байна. Яг гол дүрнэг зүрхнээ хэлвэртэй. Тэгвэл хүмүүс чинь харь нутагт очивол өмхтэй хүний ээж хүн нэг өр нэгэн байгаарэ тэлдэг чинь шуухан манус чих өр нэгэн хүмүүс. Тийм болохоор манусын зүрхэн их ил орчлуулсан аргалын утаа өнөртөд. Тийм. Энэ болохоор хашаа сарвчийн оронжээ одоо Бээжийн нэг урлагийн оронжээ дотор дахиж бүрэлдсэн нэг оронжээ гэж болно. Энийг нутгийнхаа тэрийг наашаа тийм нутгаасаа авч ирсэн. 20 онд хөдөөдөө хийсэн Өвөр Монголын Шилэнгод аймгийн Баруун Жимчин хошуунд хөдөө хийсэн тэр бүтээлийн бүх юмуудыг авчираад тэр чигүүрнээ тавьчихсан байна. Миний ажиллах тийм арга гэж хэлэх юм уу? Хөх хотон дээр нэг хугацаа суун эргээд хөдөө очиж их бүтээл хийдэг. Тэр нь болохоор миний өөрийн нэг ажиллах онцлог уран бүтээл хийх онцлог гэж хэлэх юм уу? Нэг их гадрандаа суугаад байх биш. Бас яг нүүн тийм. Тэгээд өнөөдөр Бээжинд нүүж ирчих. Манай гэрт ирсэнд баяр духчих. Бид бас өөрсдөө дандаа тэгдэж бид чи одоо үе нүүдэл чинь Бээжинд бас банк нүүд гэж ярьдаг. Тэр малуунаага хардаг хашаа сарвтын дотор байдаг камераар ингээд авсан зураг хөдөө оноос эхэлсэн хөдөн бүлэгтэй 2020 оноос 2021 оны 4 сар болтол дунд нь жижигээр ингэж авсан нэг бүтээл. Малуунаа камер чинь хүнээр ингэж нэг дээрээс нь хяналт авч явах шуухан. Хяналтын тийм нэг өнчгөөс их зөрчилтэй юм хийсэн. Тэрийг бис аваад хараагүй. Тий зөрчлийг харуулж шээ.